Хамгийн алдартай тагнуулч эмэгтэйчүүд. Өөрсдийн ам биеэ үл хайрлан тэмцэж ирсэн алдартай тагнуулчид хэдийгээр хийсэн үйлдэл гаргасан шийдвэрээр буруутан болох нь бий. Гэвч тэд хинээч зориглохооргүй үйл хэргийг гүйцэтгэн дэлхийн түүхэнд нэрээ мөглөн үлдээж чадсан юм. Мата Хари. Мата Хари бол бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулч байсан юм. 1876 онд Голланд улсад төрсөн түүний жинхэнэ нэрийг Маргарита Зелле гэдэг байв. Түүнийг бага байхад эхэн нас орж эцэг нь түүнийг хайж явжээ. Иймд тэрээр өвөө дээрээ өсч торинсон боловч нэгэн хэвийн уйтгастай амьдралаас залхан 1895 онд Индонез улсыг зорив. Тус улсад очисон 18 настай Мата Хари нэгэн баян эр эхнэр хайж буй тухай зар сонингоос олж уншин Ахмад Рудольфтэй гэр бүл болжээ. Гэвч тэд таарч тохирохгүй байсны дээр нөхөр нь дайн гархууж зодож тамалдаг байжээ. Хэдийгээр хоёр хүүхэдтэй байсан боловч тэсвэр нь алдагдсан бүсгүй хүүхдүүдээ орхин Парис руу нүүсэн юм. Тэнд очимогцоо бүжигчин мэрэгчлээ царайлаг бүсгүй Мата Хари гэх нэрээр бүжиглэж олон нэрийн харцыг унгааж эхлэв. Хожим нь Мата Хари Парист алдаршиж тухайн үеийн Европын хамгийн хүчирхэг эрчүүдийг гоо үзэсгэлэнгээрээ татаж зайлмхэндээ оруулдаг байв. Голландын иргэний хувьд олон орноор чөлөөтэй зорчих хэрэгтэй байв. Учир нь тус улс дэлхийн дайнд төвийг сагсан үзэлтэй байлаа. Түүний энэ их аялал байнгын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж эхэлжээ. Дайны жилүүдэд Мата Хари Францын талд зүтгэж байсан Оросын нисгэгч Ахмад Вадим Масловтай хайр сэтгэлийн харилцаатай байв. 1916 оны хавар Гардан тулгааны үеэр Маслов сумны маш хүнд шарх авч хоёр нүд нь хараагүй болсон байна. Мата Хари харин түүнийг ирэхээр галын шугамны дэрэгдэх эмнэлэгт очих зөвшөөрөл хүсжээ. Дайнд төвийг сахиж байгаа улс орны иргэн учир галын шугамд ойртох зөвшөөрөл олгох учиргүй. Яг энэ үед германчуудыг тагнасан тохиолдолд Масловтай уулзуулна гэсэн болцолтойгоор Францын цэргийн тагнуулын байгууллагаас Мата Харитай холбогджээ. Учир нь Францын цэргийн тагнуулын товчоо Мата Хариг герман хунтаачийн толгойг эргүүлж цэрэг армийн нууцыг мэдэж авч чадна гэж тооцоолсон байв. Үнэн эрэхтэй Францын тал хунтааж дайнд оролцоо багтайг мэдлгүйгээр Мата Харид 1 сая франк амлаж Германы төлөвлөгөөний талаар мэдээлэл олгуулахар болсон байна. Мата Харийн үхлийн шалтгаан болсон энэ эрхэм 1914 оноос өмнө томхон суманч удирдах үзээгүй нэгэн байсан байна. 1916 оны 11-р сард Мата Хариг Испаниар аялж байхад нь Британий Палмат бомбд авчран баривчилж тагнуулын хэрэгт буруутгав. Бүсгүйч тэр дороо Францын талд ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрч түүнийг Канон гудамжны цагдаагийн хэсэгт цаатуулж байгаад удалгүй суллжээ. Тэр жилийнхээ сүүлээр Мадридэд ирж Германы армийн хошууж Арнольд Калиатэд танилцж түүнээс угсаа залхамжлах хунтаачтай уулзуулж өгөхийг хүсжээ. Энэ үедээ Мата Хари Францын нууцыг Германы талд мөнгөөр худалдах санал тавьсан юм. 1917 оны эхээр хошууч Келе Берлин руу H21 кодтой Герман тагнуулын нууц мэдээллийн талаар радио зурвас илгээжээ. Энэ зурвасыг Францын армийн тагнуулын товчоо дундаас нь барьж H21 тагнуулбал Мата Хари гэдгийг тогтоосон. Ингээд Францын тал Мата Хариг баривчилсан байна. 1917 оны Валентины баярын өмнөх өдөр Мата Хариг Парисын Элисей Палас зочид буудлаас баривчилж 7 дугаар сарын 24-нд германчуудын явуулгаар Францын эсрэг тагнуул хийсэн улмаар дор хаяж 50 мянган цэргийг үхэлд хүргэсэн хэрэгт буруутгав. Ийхүү Франц дайнд ялагдсны гол буруутан болж Мата Хариг 1917 оны 10 дугаар сарын 15-ны үүрээр Францын 12 офицер буудал хороосон байна. Үххийнхээ өмнө Мата Хари цэргүүд рүү агаарт үнсэлт илгээж байсан гэдэг. Мата Харийн амьдралаас сэдвүүлсэн олон ангит кино болон уран сайхны кинонууд байдаг. Нур Ният хаан 1944 оны 9-р сарын 13-нд Дахау хориглагерт нацист германчуудын гарт 30 настай энэтхэг эмэгтэй амиа алдсан нь Нур Ният хаан байв. Өрнийн орнуудад Нора Бейкер нэрээр танигдсан тэрбээр Британий тагнуулч бөгөөд германчуудад эзлэгдсэн Парист радиогоор мэдээлэл дамжуулагчаар ажилласан анхны эмэгтэй юм. Москвад төрж Лондон, Парист өссөн Нур 18 дугаар зууны үед өмнөд энэтхэгийг баггүй эсхийг захирч байсан хаанхүү Типу султааны удам юм. Түүний аав Назрат Ният хаан алдартай дуучин хөгжимчин байжээ. Дэлхийн 2 дугаар дайн эхлэх үеэр ээж дүү нарын хамт Парист амьдарч байсан Нур гэр бүлийнхээ хамт Лондон руу дөрвсөн байна. Гэхдээ германчуудын эзлэн түрэмгийллийг удаан твцсэнгүй. Британийн армид нэгдэж туршуулт болоход мэрэгшжээ. Британи Францын талд хүчин зүтгэдэг хамгийн чадварлаг 3 эмэгтэй тагнуулчийн нэг нь байсан Нур 1943 оны 10 дугаар сард хэлцэгджээ.
зодуулж өлсөж олон сар гавд өнгөтэй тарчилсан ч нөр германчуудад нэг ч үг алдаагүй гэдэг. Бүр жинхэнэ нэрээ ч хэлээгүй аж. Толгоор нь буудахаас өмнө нөр эрхчлөө хэмээн хашгирчээ. Түүнд зориулсан дурсгалын хөшөөг Лондоны Гордоны талбайд босгожээ. Энэ нь Британий нутаг дахь Аз төдийгүй исламын шашинт эмэгтэйд зориулсан анхны хөшөө юм. Этель Розенберг нөхөр Юлиусийн хамт цөмийн хөтөлбөрийн нууц мэдээллүүдийг зөвлөлт холбоот улсад дамжуулсан хэрэгээр цааслагдсан Америкийн нэгдсэн улсын иргэн юм. Этель нөхөртөөгөө 1936 онд бүх Америкийн залуу коммунистуудын чуулганаар танилцжээ. Тэд дэлхийн 2 дугаар дайны үеэр зөвлөлт улсын тагнуулчаар Америкийн нэгдсэн улсад ажиллаж байсан билээ. Нөхөр Юлиус Розенберг 1942 оноос КГБ-тэй харилцаатай болж зөвлөлтийн талд үнэнч мэдээлэгч хэмээн үнэлэгдээ зогсохгүй олон Америк хүнийг коммунист үйл хэрэгт татан оролцуулсан байна. Харин зөвлөлт холбоот улс 1949 онд цөмийн зэвсэг туршсаны дараа л Америкийн албаных нь тэдний гэр бүлийн үзэл баримтлал улс орных нь аюулгүй байдалд ноцтой нөлөөлж болохыг мэджээ. Коммунист үзэлтэй тагнуулуудын үндсэн мэргэжил нь инженер байсан бөгөөд атомын бөмбөг үйлдвэрлэлийн явц нарийн ширийн бүгдийг зөвлөлт улсад мэдээлдэг байв. Харин тэдний тагнуул гэдэг нь илчлэгдэж, Этель Розенбергийг нөхрийнх нь хамт 1951 онд шүүж эхэлжээ. 2 жил үргэлжилсэн шүүх ажиллагааны хосыг эх орноосоо урвсан хэрэгээр 1953 онд Синг Синг гямтанд цахилгаан сандалд хороосон байна. Этелийн цахилгаан сандалд сууж буй гэрэл зураг хожим ихэд төгсөн билээ. Кристина Скарбек хэмээх сурвалжит гаралтай Польш эмэгтэй 1940 онд Британий тусгай албанд элсэж, дайны дараа 1946 онд тус улсын иргэн болсон байна. Тэрээр нацист Германд эзлэгдсэн Польш, Францын нутагт бослого тэмцэлд гар бие оролцсон, дайны үйл хэрэгт түүх гавьяа байгуулсан бүсгүйчүүдийн нэг юм. Мөн тэр дайны жилүүдэд Британий тусгай албанд хамгийн удаан ажилласан эмэгтэйчүүдийн нэг аж. Дайн эхлэх үед Унгарын нутагт байсан тэрбээр Польшийн уулын цанчин Ян Марусажийг даган татрын уулыг хасах 30 хэмээн хүүтэнд даван төрлөх Польш нутагтаа иржээ. Тэрбээр бага насны хүүхдүүдэд Франц хэл зааж байсан ээжигээ Польшоос гаргахыг оролдсон ч ээж нь сурагчтай орхихгүй гэснээр германчуудын гарт амь өргөцсөн байна. Кристина Скарбек удалгүй Британий талд мэдээлэгч болж Польш цэргүүдийг тухайн үед төвийг сахиж байсан Югославийн нутаг руу сэм гаргах ажлыг гардан гүйцэтгэж байгаад 1941 онд нацистуудад баригджээ. Гэсэн ч германчуудын гараас мултарч дөнгөсөн бөгөөд хилээ хазаж тусаараа ханиалгаж байсныг нь дайснууд нь сүрьетэй хэмээн сулсан байна. Скарбек удалгүй Унграас зугтан Англид хүрч тэндээсээ Францын өмнөд хэсэгт 1944 онд томилогдсон ажиллажээ. Дайны ихэнх үед нацистуудын зөвлөлт холбоот улс руу халдах Барбаросса төлөвлөгөөний талаар анх барууныханд дуулгасан тэрбээр дайны сүлжээр Францын босгогч Италийн тэмцэгчид хоорондын дунд гол халбагч нь болж Германы нэн чухал гарнизонуудыг татан буулгахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Кристина Скарбек дайны дараа Британий төр засгаас эр зовгийн Жоржи одонгоо шагнуулсан байдаг. Харамсалтай нь тэрбээр 1952 онд Лондон хотын Шэлбүүрэн зочид буудалд Данис Молдовны хэмээх этгээдийн гарт амиа алджээ. Гэмт этгээд Скарбекийн ажилд ороод удаагүй байсан зорчигч тээврийн хөлөг онгоцны ажилтан байсан агаад өөрийг нь тоогоогүй хорсон бүсгүйг хутгалж хөнөөснөө хүлээсэн байна. Сонирхолтой Джеймс Бонд цувралын 21 дэх кино Казино Роялын тагнуулч эмэгтэй тоглосон Ева Грины дүрийг Скарбекээс санаа авч бүтээсэн гэдэг. Лю Хулян Хятадын иргэний дайны үед коммунист намд хүчин зүтгэж байсан залуу үзэсгэлэнтэй охин Лю Хятадын Хулян шансын мужийн Виншу тойргийн Юншоусын тосгонд 1932 онд төржээ. Тэрбээр 14 наснда коммунист намд элсэж удалгүй ардын чөлөөлөх армийн эмэгтэйчүүдийн туслах салаанд нэгдсэн байна. Армийн 8 дугаар салаанд хүнс хүргэх, цэрэг эрсийн хувцас хунрыг оёх, онц мэдээлэл дамжуулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэж байсан Хулян охин орон нутгийнхаа хамгийн идэвхтэй намын залуу гишүүний нэг байв. 1947 оны 1-р сарын 12-нд Гоминданы айрам Юншоусын тасганыг эзэлж коммунист намын гишүүн тагнуулж гих хүн бүрийг барьж хөнөөж эхэлжээ. Нууц мэдээлэл дамжуулж байсан гэдгээр Хуйланыг олонний нүдэн дээр цааслах болоход Гоминданы айрмынхан түүнд өвшөөл ирэх сүүлийн боломж олгосон гэдэг. Гэвч Хулян үзэл бодлосоо няцахгүй гэснээр 15 настайдаа цааслагдсан байна. Тэрбээр эр зоргоороо ард түмний дунд домог мэт яригцсаар орчин цагийн Хятадын түүхэнд хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болжээ.